За Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ашигт болгоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 7 дахь хэсэг, за төрийн бол орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг зөрчиж тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт болгоомжийн орд хамааруулах тухай Монгол Улсын их хурлын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Монгол Улсын засгийн газар Energy Resource компани хооронд байгуулсан ашигт болгоомжийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд оюун эрдэнэд даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг улсын их хурлд өргөн мэдүүлэхээр шийдвэрлээ. За энэхүү тогтоолын төсөлд мөн энэ Өмнө Говь аймгийн Зохицтой сумын нутаг дэвсгэрт байрлах ухаан оддаг ашигт номлолын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж ашигт номлолын тухай хуулийн 8-1-7 заасны дагуу улсын их хурлд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэд үүрэг болгосон ийм заалт бүхий тогтоолын төслийг улсын их хурлд өргөн мэдүүлж хэлэлцүүл шийдвэрлэхийн зүйтэй гэж үзлээ. За энэхүү тогтоолыг гарах болсон хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын их хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Монгол Улсын засгийн газраас танилцуулах ёстой. Энэ процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий ашигт номлолын орд гэж Монгол Улсын их хурлаас тогтоосон энэхүү ордыг хувийн хвшлийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн энэхүү үйл ажиллагааг хуульд нийцүүлэх нь зүйтэй байна. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцгүй Монгол Улсын их хурлд байгаа учраас Монгол Улсын их хурлаас тогтоол баталж энэхүү тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Монгол Улсын засгийн газар тус аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийж төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзсний үндсэн дээр боловсруулсан.